Зөвшөөрлийн хугацаа сонгуулахад юуг анхаарах вэ? Харилцаа холбооны зохицуулахаар нь тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө тус хороонд бүртгэлтэй мэйл хаягаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах мэдээллийг илгээдэг бол тусгай зөвшөөрөл эзэмшигчд маань холбогдох материалаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тус хороонд хүсэлтээ гаргана. Өөрөөр хэлэх юм бол харилцаа холбооны тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, шуудангийн тухай хууль, радио телефоны тухай хууль заасан холбогдох материалуудыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тус компанийг гүйцэтгэх захирал эсвэл түүнээс эрх олгосон этгээд хүсэлтээ гаргана. Зөвшөөрлийн хугацаа сонгуулах хүсэлтийг өөрт хэлбэрээр хэрхэн гаргах вэ? Харилцаа холбооны зохицуулах орооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үйлчлэгээгээ хялбараар хүргэх зорилгоор тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авах боломжтой.